За сайн байцгаана уу? Намайг Цэрэн Доржийн Цэцэглэм гэдэг. За би Хэнтэй аймгийн Бэндэр суманд төрж өссөн. 2017 онд Дорнод аймгийн Дорнод их сургуулийг бага боловсролын багш мэргэжлэр төгссөн. За боловсролын салбарт бага ангийн багш мэргэжлэрээ 9 дахь жилдээ, за тус Хэрлэн сумын 1-р сургуультай 6 дахь жилдээ ажиллаж байна. Хэрлэн сумын 1-р сургуулийн багш Цэцэг Дулман Монгол улсын заа харагч зэрэгтэй багш. Ажиллах хугацаанд үр бүтээлтэй ажиллаж, нэг удаа 5 дугаар ангийг төгсгөж, одоо 3 дугаар ангийг даан авч ажиллаж байгаа юм а. Wiser Zigme, Zipgrade, WorldWall, Filmora 10, Canva, Mosaic, Matlearning мэдлэг зэрэг програмуудыг сурч хичээл сургалтын үйл ажиллагаанд ашиглаж байна. Сурагчдынхаа унших, өөрийгөө илэрхийлэх чадвар болон сурагчдын математик сэтгэлгээг хөгжүүлэхийг төлхөө анхаарч ажилладаг. Цахим хосолсон сургалтыг Matlearning болон Mosaic програмуудаас хичээлийн хэрэглэгт хүнээ бэлтгэдэг бол мэдлэг зэгмийн сайтын цахим аялал интерактив хичээл дасгал даалгавруудыг хичээлдээ ашигладаг байна. Цэцэг Дулман багшийн ангийн сурагчид альва спорт урлагийн уралдаан тэмцээнд амжилттай оролцож шагналт байруудыг эзэлдэг. Тухайлбал Кенгуру олимпиадад бэлтгэн оролцуулсан сурагчдаас 1-р зэргийн дипломыг 1 сурагч, 2-р зэргийн дипломыг 2 сурагч, 3-р зэргийн дипломыг 4 сурагч тус хүртсэн амжилтыг гаргасан байна. Сэтгэхүйн хурд 2024 уралдаанд оюунлаг багчууд баг тэргүүн байрыг, урлаг наадам 2023 дахь хөгжим ганцаарчилсан төрлөөр 1-р байрыг, 2024 онд хамтлаг дуу 3-р байрыг эзэлсэн бол намрын спирткад 2023-д хөнгөн атлетик төрлөөр дид байрыг, 2025 онд буйха төрөлд дид байрыг, 30 метрийн эмэгтэй төрөлд дид байрыг эзэлсэн. Өглөөний уншлага үйл ажиллагаанд нэгдэж Дорнод аймаг бага боловсрол өглөөний уншлага цахим группт ангийн сурагчдын мэдээллийг байршуулан ажиллаж байгаа юм а. Багш Цэцэг Дулман нийгмийн сайн сайхны төлөөх үйл ажиллагаанд идэвхтэй оролцож бусдтай хамтран ажилладаг. Санта челленж, атга будаа, халуун сэтгэл зэрэг аянуудад анги хамт олноо уриалан идэвхтэй оролцож ирсэн. Цахим аялал интерактив орон нутгийн сургагч багш бэлтгэх зүүн бүсийн сургалтанд хамрагдаж Дорнод аймгийн бага боловсролын багш нарт танхим болон цахим хэлбэрээр сургалтаа зохион байгуулж түгээн дэлгэрүүлэлтийг хийжээ. Ангийн эцэг эхчүүдийг 5 баг болгон хувааж ангийн болон хичээл сургалтын үйл ажиллагаагаар зохион байгуулдаг. Түүнчлэн тус ангийн эцэг эх асран хамгаалагчид аливаа сургалт үйл ажиллагаанд идэвхтэй хамрагддаг болсон. Эцэг эх асран хамгаалагч, сурагч, багшийн гурван уулзалтыг зохион байгуулж хамтран ажилладаг. Сурагчдын хүмүүжил төлөвшлийг дэмжих зорилгоор ангийн эцэг эхчүүдийн тусламжтайгаар улиралд нэг удаа зочинтой өдөр үйл ажиллагааг зохион явуулдаг байна. Багш Цэцэг Дулман ажиллах хугацаанд өөрийн ур чадвар, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэн сургалтын арга зүй туршлагаа түгээн дэлгэрүүлж, боловсролын салбарыг хөгжүүлэх үйлсэд манлайлан, боловсролын үйлчлэгийг тасралтгүй, чанартай, тэгш хүртээмжтэй хүргэхэд сурагч эцэг эхтэйгээ эргэх холбоотой ажиллаж ирсэн юм а. Мөн өөрийн сонирхлын дагуу шатар болон гар бөмбөгийн спортоор хичээлдэг байна. Ажиллах хугацаанд сургуулаа төлөөлөн аймгийн спортын тэмцээнд оролцож ирсэн. 2017 онд хөдөөгийн багш нарын спортын 15 дугаар наадамд шатрын төрлөөр аймгаа төлөөлөн оролцож тусгай байрыг эзлэж байсан. Багш нарын олон төрөлтийн спортын тэмцээнд шатрын төрлөөр 2018 онд дид байр, 2023 онд 3 дугаар байр, 2024 онд дид байрыг эзэлсэн. Гар бөмбөгийн төрлөөр 2018 онд дид байр, 2026 онд тэргүүн байрыг эзэлжээ. Ур чадвар 2025 хичээлийн уралдаанд аймагтаа тусгай байрыг эзэлсэн амжилтыг үзүүлсэн байна. За цаашид ангийн сурагчдыг ойлгон унших, зөв найруулан бичих, сэтгэн бодох чадваруудыг илүү төлхөө хөгжүүлж, за ангийн гүйцэтгэлийн дундаж хувийг ахиулах, за мөн өөрийгөө хөгжүүлэх, үндэсний хиймэл оюун ухааны багш бэлтгэх хөтөлбөрт суралцаж, түүнээс сурсан мэдсэн зүйлсээ хичээл сургалтынхаа үйл ажиллагаанд ашиглаж, мөн аймгийнхаа бага боловсролын багш нарт түгээн дэлгэрүүлж ажиллах болно.